Okej, сайн байцгаана уу? За яг одоо цахаар нь явж байна. Яг Дубайтай юм бол нэлээд амар адилхан яг хэсэгтэй юм байна. Hello. Hello. Hi, here's my friends. Jewel. Let's introduce yourself. Oh, I'm Jewel. From Kenya. Hi, my name is Luis from Colombia. Okay, and here is. Hi, I'm Paul from Hong Kong. Okay. Hello. Habari. Hola. 大家好，我叫Pavni. Okay, сайн байцгаана уу? All join together to visit Tagwa, which is a youth-led organization that works in parallel with the government and is the biggest youth organization in Turkey. They lead activities for youth, and we're here to learn more about them and see how we can learn from them. Yeah, let's see today. Yeah, Yeah. and they have a beautiful headquarters here. So Yeah, right. really pretty, like prettier than expected. Have a library. За, hello vlog. За би жаараа түр. За ингэж. За, hello vlog. За, би яг одоо Турк улсаас Стамбул хотоос мэдчилж байна. Тэгээд за энд ирсэн шалтгаан гэх юм бол би өмнө нь Дубайд нэг програмаар явж исэн да. Тэр програм нь дахиад Туркэд зохион байгуулалтаар болоод тэгээ оролцсон явж байгаа. Тэгээд гэхдээ ерөнхийдөө болоод ингээд бүх юм дууссан. Өнөөдөр болохоор сүүлийн өдөр байсан. Тэгээ би өнөөдөр бүгдэнд нь баяртай гэж хэлээд тэгээд ерөнхийдөө дууссан байгаа. Тэгээд одоо болохоор надад дахиад 4 өдөр байгаа байхгүй юу. Тэгээд би тэр 4 өдөр нь болохоор Анталиа орох юм. Тэгээ Анталиа дээр очиод ерөнхийдөө далаа нь амар гоё болохоор би ер нь бол далаа очих зорилготойгоор явж байгаа. Тэгээд за ер нь Турк гэж яг ямар улс юм бэ? Яг яагаад тий бас хүмүүс ингэж ямар юу байд юм бэ гэд би ерөнхийдөө бол явахаас өмнө амар олон хүмүүсээс юм сонссон байхгүй юу. Надаа манай гэрийнхэн манай их чинь ингэж хэлжсэн. Ер нь хулгай ихтэй тэгээд ер нь жоохон болгоомжтой болохгүй хүмүүс нь жоохон ингээд зарим жоохон юм тийм гэх хэлсэн жоохон нэг тийм сайн талаас нь бол хэлээгүй юм. Яг хоол нь бол гоё гисэн. Тэгээд тэгж хэлжсэн. Тэгээд тэгсэн чинь яг ингээ ирсэн чинь намайг ирсэн өдөр заяа. Би ингээ амар том шимдантай за. Тэг би өглөө Монголоос болохоор өглөө 7:55-д нисээд тэгээ энд болохоор 12 өнгөрөөд буусан. Тэгээд ингээд юм яах буу юм болоо. Тэгээ би ер нь дата авцсан. Тэгээ дата болохоор нөгөө гигабайтаараа байд юм лээ. Хамгийн бага нь болохоор 25-аас яг ингээд өөр телефонуудаас хамаарна өөр байд юм лээ. 25, 50 гэд хэлсэн юм лээ. Тэгээд 50 гигабайтын дата аваад тэр нь болохоор 170 мянга гэд юм лээ. Тэгээд датагаа авчаад тэгээд нөгөө би болохоор 4 цагаас эхлэнэ гэж ботсон байсан чинь 2:30-аас бид нар ингээ буудлаасаа хөдлөх байсан юм билээ. Тэгээд би амар яарад тэгээд би шууд нөгөө байгаа газар нь нөгөө хүмүүсийн байгаа газар очих оруулаад тэгээд би замдаа нөгөө чимтанаа шууд хотел руу очихгүйгээр шууд чирээ авцаахгүй юу. Тэгээд ингээл чимтанаа чирээл ингээл амар ингээл туулал ингээ бүр ингээд би уулын ингээд таксигаар явах боломж байсан л да. Тэгтээ таксинд бараг 150 мянга гэжсэн заяа. Тэгэнгүүт чинь ингээд за нэг 10 мянгаар явах газар 150 мянгааг үржижснээс гэж бодоод тэгээд юу нэ автобусанд суугаа тэгээд цаашаа метронд суугаа тэгээд явсан. Тэгээд надаа ингээд шүү дээ хамгийн санагдсан юм юу гэж ингээд зарим хэсгэрээ ингээд заяа ингээ юу гарч болохгүй зам гарч болохгүй за одоо ингээд жишээлх юм бол бид нар автобусны буудлын дээр зогсонгууд бид нарт ингээд жоохон явж байгаа гарц байдэн штэ тэнгуут ингээ зарим хэсгээр тийм гарц байхгүй зөө тэгээ би бүр тэрийг хараад ёо гэж одоо тэгээ ингээ нөгөө заавалчгүй түнэлээр дамжаад нөгөө доогоор ингэж гарц гарт юм билээ л тэ тэгээ би бүр ёо гэж одоо тэгээл би доошоо түнэлээр доошоо дамжсан тэгээд ингээ за ингээл яах чинь да гэсэн чи ашгүй амар хөрхөн ингээ хүмүүс ер нь л амар тусалсан тэгээ ингээ би нөгөө Google Map дээр ингээ локейшн хийгээд ингээ явах газар руу гайцсан чинь нэг Турк ах минь ингээ уцыг хараад тэр тэгтээ жоохон авирсан л та. Тэгээ хараад би чиний нөгөө буух газар чинь хэлээдэг яа гэд. Тэг би уцаар болон давхар ирчихсаахгүй гэсэн чинь хастаа яриа өгдөөс чи хаандах юм ханаас ирсэн яасан ингээ Google Translate дээр бичээ. Тэгвэтэй хитэн одог байх юм. Тэгвэтэй сүүл рүү бүр маргааш кофе ууя гэд. Тэгээ би ингээ завгүй гэдгээ хэлээ. Тэгээд эвтэйхэн салсан. Тэг ерөнхийдөө олыг намайг ирдэг ихний өдөр ингээ амар хүмүүс ингээ ер нь залуучууд нь амар ингээ флиртэд байгаа юм шиг ингээ бүр тэр нэгээ илт заяа.
Дубайд ч юм болохоор ингээд амар хардаг, амар харж исэн ч хэрнээ ингээд хизээч ингээд залуучууд нь эренгүүтээ ингээд баг ингээд тгийж эхэлж байгаагүй байхгүй гэсэн чинь энд болохоор ингээд бүр шууд ингээд зүгээр ээжсэн чинь ингээд би зүгээр ингээд метран сууж байгаа байхгүй гэсэн чинь ингээд зүгээр ээжсэн чинь зүгээр мэ гэж бохогч өгч байгаа. Тэгээ тэр нь ингээд амар. Тэгээд ингээд хамгийн одоо ингээд жоохон юу гэх юм бол заяа Дубайтай нэг адилхан байсан юм гэх юм бол ингээд дэлгүүрүүд дээр оронгоот одоо ийм захын дэлгүүрүүд байгаа штэ. Тэр дэлгүүрүүд дээр оронгоот шууд ингээд юу яасан юм авчихсан чинь айл орныхын хаанаас ирсэн яасын ингээл бүр амар ялын янзаар асуугаал. Би бүр яг үндэ хэлмэргүй байгаа байхгүй. Тэнгүүтээ тааж магаал Таиланд юм уу, Япон юм уу, Солонгос юм уу гэ. Хизээч миний орныг мэдэхгүй. Огсоо олохгүй. Тэгээ би ингээ шилд үтсэн. Өнөөдөр явчихсан чинь хүртэл бүр шилээ дээшлүүлээч би чамайг харъямаар. Юу гэж байгаа юм бэ? Намайг харж яах гээд байгаа юм бэ? Тэгэл надад жоохон амар юу агаал. Гэхдээ ерөнхийдөө бол харьцангуй хүмүүс нь амар сайхан сэтгэлтэй санагдсан. Тэгээд ингээд айл болох юм туслаад тийм ингээд амар тийм гоё санагдсан. Тэгэл тэрнээ бас амар гоё санагдаж байгаа. Тэгээд бид хэд яг ингээд нөгөө Рамада гэд бодол дээр барьсан байхгүй. Тэгсэн чинь энд болохоор өглөөний цайны амар гоё байсан. Тэгээ нөгөө амар гоё нөгөө жимснүүд тэгээ гоё хатаасан жимс ингээ янз бүрийн гоё байсан. Гэхдээ кофе нэг тэг яг үннийг хэлэхэд тийм ч гоё байгаагүй. За манай бодлын кофе нэг тийм нөгөө найруулсан кофе гэдэг нь штэ. Яг тийм найруулсан кофе шиг амттай. Найруулсан кофе шиг яг амтагдсан. За тэгэнгүүт яг нэг тийм өглөө ингээ амар гоё нөгөө гоё чандаг кофе амар гоё тийм кофе уугаад сурчингууд жоохон муудан сурчт юм лээ. Тэгээ яг манай буудлын кофе нэг гоё санагдаагүй. Тэгсэн чинь харин би өнөөдөр дэлгүүрээс авахгүй. Тэгээд нэг залуу надад амар гоё ингээл тусгаалan юм хийж өгөөл. Ингээ хүн ингээд яг өөрт чинь ингээ тусгаалan юм хийж өгөө. Тэгээ амар гоё ингээл тэгээл тэрийг нь аваад тэр кофе бүр амар гоё амтсан. Тэнгүүтээ тэр хажуудаа болохоор нэг кокостэй ингээ гадуура какаогоор бүрсэн тэнгүүтээ кокостэй тэг дотроо ингээ албан цамраг авахгүй. Тэрийг ингээ кофетэй онгот бүр бүр амар гоё амтсан. Тэр бүр үнэхээр гоё амтсан. Тэгээд юуран бараг тэгж уух хэрэгтэй гэж бодсон. Тэгээ тэр кофе яг нэг тийм кофе зөө тэр кофенд бүр ямар ч шоколад сүү ороогүй. Хэрнээ амт нь яг тийм шоколад сүүтэй юм шиг амттай тийм кофе байсан. Тэгээ би тэндээс авсан. Би найзад удаж байгаа л би өгөн заяа. Тэр бүр амар гоё. Үнэхээр гоё амттай кофесэн. Тэгээд цайгаараа бас ингээд бид одоо энэ ерөнхийдөө л одоо энэ програм болохоор Дубайд болсноос ямар ялгаатай гэх юм бол бид илүү ингээд яг Туркийн одоо тэг үндэснийхээ одоо тэр нөгөө байгууллагууд ерөнхийдөө танилцаа явсан. Одоо жишээлх юм бол бид нар Marif Foundation гэх тэнд болохоор боловсролын тийм одоо түгээдэг тийм одоо газар байгаа. Тэндээс болохоор бид ерөнхийдөө бидэрс ингээд танилцуулаа. Тэнгүүтээ 170 оронтой ингээд холбоо ингээд үүсгэсэн гэж байгаа. Тэнгүүт бүр ингээд тэндээс амар гоё их юм суралцаа. Тэгээ бидэрч ч гэсэндээ амар гоё их юм асуух ингээд тий нээлттэй ингээд чөлөөтэй юм асуух ингээд боломж олгож байгаа. Тэгээ тэрнээс гадна SETA гээд public diplomacy тэгээ тэрнээс гадна ингээд тэрийг өрхөдөө бол нөгөө судалгаа хийдэг, улс төрийн судалгаа хийдэг. Тэгээ тэрэн дээрээ бас ингээд тийм үйлчлэлийн үзүүлэлттэй газар байгаа. Тэгээ тэр бас ингээд амар гоё сонирхолтой. Ерөнхийдөө бол бидний очсон бүх газрууд амар сонирхолтой байсан. Тэгээд ерөнхийдөө бол бид хэд амар тийм юм хоорондоо ч гэсэн ярилцсан ч гэсэндээ бид нарт ингээд үзэг харах юм амар их байсан гэх юм уу? Өдөрт хийсэн юмнууд нь. Тэгээд ингэнгүүт бид нар ингээд газар очингууд ингээд цай байгаа. Тэнгүүт хажууд нь ингээд заавал тийм самар мамартай. За тэг бүр ингээд амар гоё ингээд цай нь ингээд гэхдээ яг нэг тийм чихэртэй ингээд бас ууж болно, чихэргүй ууж болно. Гэхдээ цай нь тэр цай болохоор яг нэг тийм түгээмэл тэдрээ өөрсдийн байдаг цай юм шиг лээ. Надаа болохоор яг хоо дэжгүй санагцсан. Тийм амар гоё бол биш гэхдээ яг хоо дундаж ер нь бол ууж болохоор ер нь л дэжгээс. Тэгээд тийм ер нь бол нэг иймэрхүү. Тэгээ биний одоо яг нэг 4 өдөр 3 шөнө болсон аялал маань одоогоор ингээ үргэлжилж байна. Тэгээд юу ч гэсэндээ бас амар гоё яллаа. Тэгээд цааш бас хамт байгаарэ гэж хэлье. За тэгээд Анталиад бас яг юу болохыг хинч мэдэхгүй. Гэтэ энд байсан өдрүүд бас амар гоё дурсамжтай, айгуу гоё ялаа. Тэгээ энд бас дахиад 20 өөр орноос 30 хүн ингээд цугларч ирсэн. Тэгээд ингээд бас миний өмнө нь тийм ерөөсөө сонсож байгаагүй, уулзж байгаагүй тийм ингээд орноос хүмүүс ирж ингээд би тэгээд танилцаад тэр хүмүүс шинээр юм сураад тэр одоо улсын
соёлыг ингээд таниад ингээд яхах сонирхол сонирхолтой байлаа. Тэгээд зүгээр ингээд эндээс яг нэг зүйлийг ойлгоход хүн ингээд хизээч сурхаа зогсоож болохгүй. Тэгээд ер нь л өдөр алхан суралцах хэрэгтэй. Тэгээд яг одоо ингээд байгаа насандаа чи хийж чадчих л байгаа бол тэгэл хийгээл ер нь бол амар сайн завгүй байх хэрэгтэй юм болов гэж харсан. Тэгээд би болохоор өөртөө ингээд цаашдаа өөрийгөө илүү ингээд одоо мотивашн одоо ингээд мотивац илүү ингээд өргөжүүлж тэгээл хийхийг хүсэж байгаа бүх юмаа хийн гэж бодож байгаа. Тэгээд ер нь л одоо өөртөө байх бүх потенциалаа ашиглаад өдөр алхан сураад тэгээд ер нь бол өөрийгөө маш завгүй байлгахаар шийдсэн. Тэгээ манай өрөөний охин болохоор орос охин байхгүй юу. Тэгээ 21 настай. Тэгээ би тэр охиноос ерөнхийдөө амар их инспирэшн авсан. Амар мундаг охин байсан. 21 настай юм хүртэл одоо Лондонд сурдаг. Тэгээд ингээд сурдаг. Тэгээд давхар ажилдаг. Тэнгүүтээ дахиад 2 газар ингээд сайн дур ажиллаж байгаа хийдэг гэж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд тэр охиноос бас ингээд амар их суралцмаар. Тэгэл амар мундаг, амар өөртөө ихтэй, амар мэдлэгтэй. Тэгэл амар гоё яригдчихэж байгаа юм чинь. Тэгэл энийг ингээд харангуут ингээд амар гоё сургамж аваа. Тэгээд ингээд сургамж амар гоё ингээд тийм инспирэшн аваад тэр нь ингээд одоо амар гоё исэн. Тэгээд бас тийм хөрх охинтой нэг өөр болсон амар гоё исэн. Тэгээ би өрөөний охины зургийг харуулъя. Амар хөрх охин. Тийм тэгээд нэг иймэрхүү байлаа. Анталиад яг юу болохыг хинч мэдэхгүй. Тэгээ Анталиад уулзцгаая. Assalamualaikum. Oh yeah, salam. Oh, it's really hard. Yeah, Salam. in Arabic also we say salam alaikum. Salam alaikum. Oh, yeah, salam is a alaikum. used word also in Asia. Oh, okay. And Yeah. then pardon is excuse me. Yeah. Salam alaikum Yeah. is hello. Yes. And then tashkun is thank you. Yes. Taşkın. Teşekkürler. Teşekkürler. Yes. Teşekkürler. Yeah. Okay, thank you. Yeah, you pronounce very well. What's your name? Muhammed Cemil. It's really hard. Muhammed Cemil. Moha. Muhammad, our prophet's name. Okay. Muhammed Cemil. Moha. Cemil means beautiful in Arabic also. Oh really? Yeah. Okay. Mohammed Jimmy. Yes, Muhammed Cemil. Mohammed Jim. Yes. Mohammed Jimmy. No. Anyway. Okay. Yes. Teşekkürler Jimmy. Teşekkürler Hazel. Okay. Yeah. Okay, bye. Bye. Everybody